Орой минь төргий. Тэгээ миний өмнө асуулт асуусан 43 гишүүний асуултуудаас та эрчим хүчний реформ хэр чухал вэ гэдгийг ойлгосон байх гэж бас найдаж байна. Тэгэхээр таны кабинетийн бүтэц болон төлөвлөгөөг харж байгаад илүү нарийн асуултуудаа эрчим хүчтэй холбоотой дараа нь асууя гэж шийдлээ. Тэгэд гишүүдийн асуусан асуултуудаас таны хариултуудаас хэдэг зүйл бас нэг сонирхолтой санагдаад байна л да. Та сая ард түмний нуруун дээрээс татврын дарамтыг авч явах цогц реформ хийнэ гэж хэлсэн. Тэгснэ өнөөдөр ахиад ард иргэдэд учирч байгаа татврын дарамтыг бага болгож, тансаг хэрэглээний болон хит өндөр орлоготой иргэдэд ногдуулах татврыг нэмэгдүүлж, тэгш шудраг нөхцөлийг хангана гэд бас хэлчлээ. Тэгээ таны бодлоор ер нь энэ хит өндөр орлоготой хүмүүс гэж та хэнийг хэлээд байгаа юм бэ? Хит өндөр орлоготой хүмүүс гэдэг чинь бол одоо хуваарь бизнес эрхлэгчд байгаа, бүтээмжтэй чадварлаг ажиллаж чадж байгаа гүйцэтгэх захирлууд, менежерүүд байгаа. Уул уурхайн салбарт ээлжээр ажиллаж байгаа уул уурхайн салбар буюу Монголын эдийн засгийг авч яваа энэ хүмүүс байгаамаа. За тэгэхээр ингээд түүнээс биш бусдаар бол өндөр цалин авах бол манад боломж бол байхгүй. Харин засгийн газрын айл нэг яам агентлагт ажиллаж байгаа 1-2 сая төгрөгийн цалингаас илүү мөнгө авдаггүй хэрнээ тэр бумтан үр хүүхэд нь үнэтэй гадаадын том сургуулиудад сураад яваад байдаг. Хаанаас яаж мөнгө олдог нь тодорхойгүй хүмүүсүүд л байгаа. Тэгэхээр төрийн албаны дунд чатны авилгачтайгаа та тэмцэн гэж хэлвэл илүү шудраг өсийг бий болгох юм биш үү гэж би бол харж байна. Одоо ч ил тодор татвараа төлөө яваад байгаа хүмүүсийн тэр татврыг ахиж нэмнэ гэж ярих эрх бол байхгүй гэж бодож байна. Илүү бүтээмжтэй сайн ажиллаж байгаа хүмүүсээ бид нар шийтгэхэд тэгээд нэг дээрээ ядуу байх бодлого баримтлаад явах юм уу? Монгол Ардын нам өмнө ч гэсэн энэ бодлого хэрэгжүүлж ирсэн шүү дээ. Тэрнийх нь үр дүнд залуучууд нь эх орондоо хийж бүтээ мундаг лаг том болъё гэж бодохгүйгээр заршиг гадагшаа явъя гэж бодоод өнөөдөр бид нар бүх залуучуудаа алдаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө таны яриад байгаа либерал бодлого бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого биш. Тийм учраас та энэ бодлогоо бас татаж аваарай гэж хүсмээр байна. За тэгээд хоёр дахь асуулт нь болохоор энэ манай Монгол улсын залуучуудаас ирж байгаа асуулт надаар дамжуулж асууж байна. Тэгэхээр чимээгүй тахал болсон харт тамхи мансууруулах бодисын хэрэглээг та юу гэж харж байгаа вэ? Тэгэхээр Монгол улсын хэмжээнд 2017-оос 22 оны хугацаанд бол мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодистой холбоотой 939 гэмт хэрэг 1173 с сэжигтэн бүртгэгдсэн байна. Энэ тоо улам нэмэгдэж байгаа. Нийт холбогчдын 92% нь 35-аас доош насны оюутан залуучууд, за тэгээд хүүхэд багчууд орж байна. Өнөөдрийн байдлаар 200 орчим хүн ял эдэлж байна. Тэгэхээр Монгол улс маань тээвэрлэгч биш бүр хэрэглэгч орн болсон. Тиймээс танаас асууя. Та энэ тал дээр ямар төлөвлөгөө байна вэ? Яаж энэ төрлийн гэмт хэрэгтэй бодитоор тэмцэх вэ? Мансуурах бодисын ангиллыг та бас юу гэж хардаг вэ? Зарим улс орнууд бол канибас буюу одоо марихуаныгийн төрлийг бол зөвшөөрөөд байгаа. Тэгэхээр та марихуаныгийн тал дээр Цэнгүүн гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгэхээр та яг шууд марихуана болоо канибасын төрлийн урамлууд дээр ямар байр суурь баримтлж ажиллах вэ? Тэгэхээр энэ төрлийн асуудлууд дээр бас шууд тодорхой хариулт өгөөч гэж хүсье. За зандарч дараагийн микрофоныг. За саруул сайхны Цэнгүүн гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээрт татврын тогтолцоо дэг шудраг бааз зуур өргөтгсөн байх зарчмыг хэлсэн. Энэ бол нэгдүгээрт нэмэгдсэн үрдгийн албан татварыг төлдөг нь хохирдог, төлдөг нь хождог. Тэгээ төлдөг хүн илүү орлого олоод байвал энийг л ялгаа татвар. Хоёрдугаарт нь хит өндөр тансаг хэрэглээний татвар гэж хэлсэн. Жишээлбэл яагаад үндэсний үйлдвэрлэлийнхаа арх пиавыг ч юм уу хэрэглэхийн оронд хит өндөр үнэтэй машин өндөр үнэтэй одоо 270 орчим сая долларын архитын гаднаас импортоор авч байна. Энэ чинь валютын ханшийг өсгөж байна. Нийт ардны нуруунд дээр валютын ханшаас үүдэлтэй инфляцийг хөөрөгдөж байгаа. Одоо хит өндөр хэрэглээ гэдэг дээр импортоор авч байгаа би нисдэг тэрэгч байд юм уу? Хит өндөр үнэтэй одоо машин одоо уул уурхай эдийн засаг нэмэгдэх тусам Lexus дээд зэрэглэлийн машинуудын импортын хэрэглээ нэмэгдэг. Энэ одоо чухам ямар орлоготой гэдгээсээ үл хамааран. Ийм учраас энэ бол Индонезч, Америкч, дэлхийн бүх улсуудад либерал эдийн засагтай альсвал одоо Шведийн загварын улсууд ч гэсэн энэ хэрэглээнд татвар хоногдуулж байгаамаа. Ийм учраас энэ бол хит өндөр тансаг хэрэглээний татвар гэж байгаа шүү. Түүнээс би орлогын татвар яриаггүй. Өөрөөр хэлбэл тансаг хэрэглээний татвар бол жирийн иргэдэд дарамт биш.
тэнцвэр чудар бодлого, хэд үнэтэй машин, үнэт идэл одоо цүнхэнч байна уу тансаг хэрэглээнд илүү татвар оногдуулаад олсон орлогоороо нийтэд хэрэгтэй босрол эрүүл мэнд зэрэг үйлчлэгийг санхүүжүүлэхийн шудраг зарчим. Ийм учраас энд цалин хилээд байгаа юм биш. Тэр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжинэ гэдэг чинь цалингийн татвар энэ хүний орлогын албан татврын тухай яриа биш. Энэ бол хэдийн засаг хэрэглээний импортыг өдөөж яадаг ялангуяа импортын татвар, онцгой татвар энэ татваруудыг хэлж байгаамаа гэдэг би онцолж хэлж байгаа шүү. Түүнээс биш энэ дэлхийн одоо маш олон улсад 30 гаруй улсад нэлээ энэ чиглэлээр хамаардаг. Жишээлбэл хэд өндөр үнэтэй тансаг хэрэглээнд тансаг зэрэглэлийн автомашин жишээлбэл Rolls-Royce, Bentley ч гэдэг юм уу. Хувийн онгоц одоо гişнээ нислэг дээр нисэж байна. Тансаг зэрэглэлийн үйл хөдлөх хөрөнгө, үнд чулуу идэл, брендийн цүнх, ховцос цаг, өндөр үнэтэй дар сарих зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэд өндөр тансаг хэрэглээнд тооцдог. Ард нь мөнгө гол явагддаг. Ийм учраас энэ бол жирийн иргэдийн нуруунд дээр давмт биш, харин тэр тансаглаад байна гэж шүүмжлээд байгаа ард иргэдийн чинь орлогын ялгаан дээр яриад байгаа шүүмжил дээр үндэслэж энэ тансаг хэд өндөр тансаг хэрэглээний татварын тухай яаж зүгээр тансаг хэрэглээ биш. Хэд өндөр тансаг хэрэглээний тухай ярьж байгаа гэж ойлгож байна. Хоёрдугаарт нь чимээг хард холуулсан Харт амих үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсон. Энэ талаар нууцын зэрэглэлтэй мэдээллийн танхим тэгцний та бүхэн сайн мэдж байгаа. Ийм учраас энэ Харт амхны асуудлаар Монгол улс зөвхөн дамжуулах биш, тээвэрлэгч биш хэрэглэгч улс орн болсон гэдэг ийм тодорхой дүгнэлт гарсан. Энэ бол маш товч тодорхой. Мансууруулах байдлын хууль шийтгэлийг зөвхөн гатууруулаад зогсохгүй энийг урьдчилан сэргийлэх, залуучуудаа соён гэгэрүүлэх, эмчилгээний ийм тогтмол бодлого хэрэгжүүлэх ёстой юм билээ. Хууль Харт амхны хууль ус эргэлтийг дасан зогсоохын тулд хяналт шалгалт мөрдлөгийг сайжруулах тусдаа DEI гэж одоо Drug Enforcement Organization гэж одоо ийм байгууллагуудтай хамтарч ажилладаг юм тусгай бүтцийг байгуулах ёстой. Тийм учраас мансууруулахтай тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагуудын асуудал биш, харин соён гэгэрүүлэх, боловсрол Зандаштар даргын микрофоныг нэмж өгье. За ингээд мансууруулах бодис эсрэг бодлогууд хэл-галийн хяналтыг чангадах, хууль сахиулах байгууллагуудын чадахгүйг сайжруулах, урьдчилан сэргийлэх боловсролыг сургуулиас эхлүүлэх, нийтэд хүргэх, за эмчилгээ нөхөн сэргээх, тогтолцоо хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэх мэт юм зохиц арга хэмжээний хүрээнд тусдаа энэ байгуулах хэрэгтэй. Одоо манай энэ цагдаа болон тагнуулын газарт байгуулж байгаа хүчин чадах бол үнэхээр хангалттай байгаа. За улсын хурлын гишүүн Цэнцүрэнгийн мөнхт бие.